За сайн байцгаана уу сонсогчдоо. Энэхүү манай 5 дахь дугаар маань эхэлж байна. За энэ удаагийн дугаарт маань манай зочноор Монгол Улсын их сургуулийн герман хэлний багш Ариун оролцож байна. За тэгээ та өөрийгөө товчхон манай сонсогчдод танилцуулахгүй юу? За одоо сая миний нэрийг хэллээ. Юуны төрөнд энэ ярилцлагыг сонсож байгаа мөн. Одоо миний биед Ариунтай ярилцлах гэж та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Монгол Улсын их сургуульд бол би 2004 оноос хойш герман судлалын тэнхимд дэд профессорын албан тушаалтаар ингээд ажиллаж байна. А нийт энэ хэллэгийг зааж сургасан гэвэл 91 оноос хойш. Тэгээд доктор, дэд профессор Монгол герман монгол хэлний өгүүлбэр зүгээр докторийн зэрэг авсан. За одоо өнөөдрийнхөө ер нь үндсэн сэдв рүү орцгоё. Тэгээд хилцүү гэж яг юу хэлж ийн вэ? Энэ дээр та бидэнд нэг тодорхой ойлголтыг өгөөч. Тэгэхээр ярилцлага эхлэх юм нь ярилцлагын үндсэн гол зорилго нь болохоор хэл судлаачдад зориулаагүй гэсэн ойлголтыг би авсан. Тийм бол энэ хэл сурч байгаа хүмүүс буюу одоо нийтийн хэлний боловсрол зориулагдсан нэвтрүүлэг юм байна. А хэрэгцээ нэвтрүүлэг ийм зорилготой бол нэн түрүү энэ онол статистик зэргийг бол ярихаас би татгалцж байна. Энэ бол судлаачдын үзэж сонсож судлах хэрэгтэй зүйл учраас. Тэгэхээр хилцүү гэж юу вэ гэхээр хилцүү гэдэг энэ нэр томьёо одоо математик, физик, хим гэдэг шиг тийм ээ. Энэ хилцүү гэдэг нэр томьёо бол өөрийнх нь гарал нь бол эртний грек үг байгаа. Тэгээ утга нь бол юу гэдэг юм бэ гэвэл зөв уншиж бичих сурах. Энэ утгатай грамматикос гэдэг үг. А бас давхар грамма гэд одоо грамма гэд эр үсгтэй яваад байдаг бол тэр эр үсгэнд байхгүйгээр грамма гэд энэ бол ерөөсөө л яаж юм гэхлээр зэрэг юу бичих тэгээд дээр нь үсэг гэсэн энэ утгыг авсан үг гэсэн. Тэгээд энэ чинь грамма орсоор грамматика юу монгол руу орчуулахаар хилцүү гэдэг юм хараад байгаа тийм. За үгийн үүсэл энэ нэр томьёоны товч тодорхойлолтол энэ. А монгол хэлнээр жоохон тайлбарлаад өгөх юм бол ерөөсөө хилцүү гэдэг маань бол өөрөө үг зүй өгүүлбэр зүг бүтэх ёс. Энийг судлаад байгаа. Тийм тэгээд үг бүтэх ёс гэхээр эн чинь юу болж ирэх вэ? Энэ нийгмийн нэр үг юм уу? Тийм ээ үүсмэл үг юм уу? Хари үг юм уу? Хари үг юм бол ямар үг вэ? Эсвэл одоо юу неологизм ч юм уу? Тийм ээ гихмчлэнгээр энэ үг бүтэх ёс үгийн сан байж харгуул бас давхар өндөгдөж орж ирээд. Тэгээд үг зүг гэхээрээс зэрэг яах юм энэ үг маань яаж хувилаад байгаа юм бэ? Нэр үгийн одоо 7 ялгал монгол хэлэнд байт юм байна. 8 уу бичлэнгийн тийм ээ. Тэгээд ингээд хувилахыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл хэлбэрчээд үйл хөдөн цагтай байх юм бэ? Энийг маань үгцөө судалдаг байна. За ингээ өгүүлбэр зүй болохоор өнөө хэлбэрчсэн үгнүүд маань одоо нэр үг бол одоо тялгалаар хувирсан тийм ээ. Үйл үгэн цагаар хувирсан. Тэмдэг нэр нь өмнөө тодтоглолоод орсон юм. Эдгээр маань нийлээд одоо бидний хүмүүн хоорондын харилцааны хэрэглүүрийн энэ ярианы үндсэн нэгж болох өгүүлбэрийг хэрхэн яаж бүтээж байгаа юм бэ? Бүтцэн юу юм бэ? Дараалал нь юу юм бэ? Өөр хоорондоо ямар харьцаанд хамтран оршдог вэ гэдэг энийг судалдаг. Энэ одоо хэл шинжилгээний салбар байна. Тавчаар тодорхойлдог. За тэгэхээр дүрмийг яг ярианда хэрхэн зөв ашиглаж сурах юм багшаа? Тэг дүрмийг ярианда хэрхэн зөв ашиглаж сурах вэ гэхээр энд яг хувь хүний бэлтгэл их чухал л та. Тий. Тухайн тэр хэлийг хэрэглээд сураад харилцааны хэрэглүүр болох гээд байгаа тэр хувь хүн маань өөрийгөө их сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо энэ хэл зүгийг чинь зөв сурчъя. Энэ хэл зүг зөв сурчих нь би сайхан ярих нь биш шүү. Сайн бичих нь биш. Утга төгс гарах нь биш шүү. Гэдэг энэ ухамсараа өөртөө маш сайн бат бөх хөвшүүлээ суулгаад өгөх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд бол яах вэ гэхээр энэ дүрмийг бол ярианда их зөвхөн зөв сайхан хэрэглээд ажиллаа сурч байна шүү. Тэгэхээр юу байдаг л да үргэлжлэл энэ дэр жоохон нэмэлт тайлбарыг гэхээр
дүрм гэдэг юу юм бэ гэж нэг юм гараад шүү дээ. Хилцүү үеийн дүрм гэдэг юм те. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол дүрм гэдэг чинь дүрмгүй юм гэж байхгүй. Хорвоо тэр ч гэдэг дүрм журамтай. Тэ? За тэгээд ингээд ярихлаа чинь энгийн бид нар ахуй өрөөнд гэхлээр нэг будаа агшаач худалдаж авлаа. Тэн дээр тэрийг хэрхэн яаж ажиллах дүрм нь байж. Өөрөөр бид нар заавар гэж ирдэг. Тэр дагуул нэгдүгээрт нь ингэж хол би хоёрт ингээ будаагаа ингээ гэхгүй л өнөө будаа маань сайхан хамттай агшихгүй ш. Тэрийг бид нар хэрэгж. За гараад явлаа их ч одоо хүн болгон машин барьдаг болсон байна. Бараг надаас бусдын ч одоо нэг боловсралтай өнөсгтэй. Тэгэхээр энэ жолооны дүрм л шүү дээ. Тийм байгаа ч. Тэг чи Монголд одоо нийтлэл юм байлаа гэх чинь баруун талдаа жолоотой байх хэрэгтэй. Тэгээ жолооны дүрм одоо яах вэ? Улаан гэрэл, ногоон гэрэл гэдэг тэмдэгтэр өгсөн, өнгөөр өгсөн тийм ээ. Үүнтэй эгэ нэгэн сайдсын хил гэдэг чи өөрийнхөө олон зуун жилийн туршид ингээд журамлаад ирчихсэн тодорхой бүтцтэй. Тэгээд энэс юм байгаа. Тэгээд маш энгийнээр л ойлгох. Ерөөсөө дүрм гэдэг юм хаа сайгүй л байдаг. А тухайн монгол хэлний дүрм сурч бугаадаа хэлний дүрм англи, герман, орос юм уу? Тэр нь бол өөр өөрийн ард түмний хэлний онцлогоос шалтгаалаад хоорондоо ижилтгэнч би, ижилсгэнч би, эрс ялгаатай би, бүр огт байхгүй ч би гихтэй нэ тийм ээ. Тэгэхээр энэ хилцүү дээр нь дүрм гэдэг юм бол энэ ерөөсөө дүрмгүй юм гэж байхгүй, зааваргүй юм гэж байхгүй, журмгүй юм гэж байхгүй. Тэгэхээр анхсан сурж байгаа хүмүүс хамгийн гол нь нөгөө дүрм гэдэг чинь бурхан минь ямар аимшигт. За энэ дүрмийг чинь ойлгохгүй юм шүү гэдэг. Энэ сэтгүүг өөртөө суулгацсан үзэж, харж, сурч эхлэегүй ээжэж өөрөө өөртөө хиймэл айдсыг толгоонд суулгацсан. Тэгэхээр өнөөх маань сургалтын одоо үр дүн чанар нь хувь хүндээ төдийлөн сайн нийцтэй биш болж гарч ирээд. Тэгэхээр энэ тухай бол Батучрал багш маш сайхан ярьсан шүү дээ. Манай подкастад тий. Тэгвэл одоо ингээд дүрмийг одоо ингээд суралцахад одоо их чухлаа гэж ярьж байна. Тэгвэл одоо ингээд дүрмийг амархан байдлаар эсвэл сайжруулахад яаж сайжруулах зүгээр байдаг бол та ер нь дүрмийг яаж сурч байсан бэ гэдэг талаар асуу. Яг миний тухайд бол би дүрмийг тухайн орчинд нь герман улсад сурсан. Тэгэхээр энэ нь бол өнөөгийн бидний яг энэ ярианы гол нөхцөл байдалтай таарах байгаа. Тэгэхээр нөгөө бидний өнөөдрийн сургалтын явцад хэл сурахад орчингүй нөхцөлд хэрхэн амжилттай сурах вэ гэдэг энэ л асуудал. Хэлийг орчинд нь сурах, орчингүй нөхцөлд сурах ярьж байна. Хоёр ялгаатай зүйл байна тийм. Тэгэхээр орчингүй нөхцөлд хэрхэн яаж сурах юм бэ гэвэл өнөө бидний ярьсанчлан сая хэлжлээ. Тэр нэг хэлний онцлогоос шалтгаалаад ингээд тэр тогтцод одоо жишээлбэл өгүүлбэр гэдэг авъя тийм ээ. Юу ах нь монгол хэлний хувьд болохоор өгүүлэгдэх хүн тийм ээ, тусагдах хүн тэгээд яг өгүүлэх хүн гэсэн нэг юм бүтц яваад байна. Гэтэл энэтхэг Европын хэл болохоор юу ах нь өгүүлэгдэх хүн, өгүүлэх хүн, тусагдах хүн гэдэг тийм ээ, SOV, SVO гэсэн. Тэгээ энэ дээрээ тэр сурч байгаа хүүхэд тэр бүтцэл яг нь ялгааг нь л халаад авчих хэрэгтэй. Тэгэхээр дүрмийг бол нийтлэг арга байдгүй гэдэгтээ би Батучрал багшийн ярьсан дээр бас дахиад хэлэхэд хүн болгонд өөрийн тохирсон арга байдаг. Үүнийг мэдрээд олоод түүнийгээ хөгжүүл гэж хэлдэг. Дүрмийн тухайд бол нийтлэг арга байна уу гэвэл энэ дүрм өөрөө хөдлөн биш, харьцангуй тогтвортой. Гэтэл аливаа хэлний үгийн сан бол маш хөдлөн, динамик шин чанартай. Шинүүг орж ирж байдаг тийм ээ. Нөгөө нэг хэсэг үг нь мартагдж байдаг, хуучирч байдаг, хэрэглэнээс гарцсан. Нэг хэсэг нь бол тэгэл үгийн сан чи идэвхтэй үгийн сан, идэвхгүй үгийн сан гэдэг. Үүнтэй зэрэгцүүлэхэд хилцүү бол өөрөө бол тогтон хөдөлгөөн багтаа. Энэ бол бүтэц систем байдаг. Тэгэхээр энэ дээр бол яах нь нөгөө одоо бид нар герман хэлний бэлтгэлд энэ Монгол Улсын их сургуульд сурж байхад өдөрт болгон 60-аас 70 өдөр болгон сурдаг гэсэн. Үүнтэй харьцуулахад дөрөв тэр хилцүүн бүтцийг бол өдөрт 60-70-аар сурахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр амар хэлбэр арга юу байдаг гэвэл одоо миний тухайд жишээлбэл миний монгол хэл их хэл маань сурч байгаа энэ хэлнээс маань загвар нэм өөр юм байна. Манайх ч нөгөө залгамал хэл болохоор дандаа ингээд залгаж явсаар хагаад үйл үг нь эцэстэй байдаг шүү дээ. Гэтэл энэ герман хэлч ерөөсөө хоёр дахь байх үндсэн. Хоёр дугаарт байрших хэрэгтэй
гэж үйл үгийн байршлын гол нь ялгаа. Тэгэхээр хэл сурах хавцад би бол хүүхдүүдэд зөвлөдөг нь ижил төстэйг айхтар битээ анхаар тусгал авчих. Гол нь ялгаатай огт өөр юу вэ? Тэрэн дээр хараагаад тогтоо. За тэгээд бүр тангад ном шиг сайхан цэждчих гэх тийм ээ. Тэгээд энэ дээр бол хувь хүний тэр ямар арга байдгүй гэвэл хэл сурж байгаа хүн бол их сониуч. Тэгээд уйггүй тийм байх хэвээр. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл ямар нэгэн дүрм үзлэхэд тэр дүрмээ нүдэндээ одоо энэ нүдний ой тогтоолт гэж шүү дээ багш харуулж байгаа. Тийм ээ. Хэлүүлч нь мартна, харуулвал ч санана гэж нэг тийм алтан дүрм байдаг. Юм заахад альваг заахад. Тэгээд тэр багшийн харуулсан юмыг ой тогтоолтонд нүдэрийн ой тогтоолтонд тархиндаа болгочих хэрэгтэй. Тэр схемийг болгочих хэрэгтэй. Тэр ямар бүтц яваад байгаа. Тэрийг хичээл тарлаа бүтцтэйгээ яваалаа. Энэ жишээлбэл энд сайхан мод урагчээ гэвэл тэрийг урагчээ гэдэг чинь германаараа хоёрт шүү дээ. Миний үз Монгол. Тэргээл тэр харж байгаа зүйл болгондоо харьцаж байгаа хүн болгонд одоо ерөөсөө өөрийн ойр орчин тэр орчнол бий болгоод байна шүү дээ, тийм ээ. Тэрийгээр тэр үдсэн хэлээрээ үдсэн хэлнийхээ өнөөдрийн ялангуяа анхсан сурж байхад тэр өнөөдөр үдсэн өчигдөр үдсэн энэ 7 хоногт үдсэн дүрмээ тэр орчинд тусгал өгүүлбэр чинь хэрхэн тэр дүрм үлчилж байна гэдгийг тэрэн дээрээ л ингээд сайхан яах вэ? Давтаад хөвшүүлээд баттгаал яваад байна гэсэн. Дадлыг л. Өөр ерөөсөө баттгана. Тэгээ дадлын. Тэгвэл дөрмийн мэдлэгийг тэгж сайн сураад дөрмийн мэдлэг сайтай байгаа хүнд одоо яг ямар давуу талтай байх вэ? Эндээс илүү нэг тодорхой болгоод сурвал зарим хүмүүс ингэ тааруу дөрмийн мэдлэгтэй сайн ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор маш сайн дөрмийн мэдлэгтэй нэ ярьж чаддгүй ингээд ялгаанууд байдаг. Тэнгүүр нөгөө талаас нь дөрмийн мэдлэг сайтай хүнд ямар ашиг тус давуу тал байгаа вэ? Ихэнх давуу тал гэдэг дээр хариулъя. Их сайхан дүрмтэй өгүүлбэр сонсъё бичиж тийм ээ. Тэгэхэд тэр хүн хамгийн нэгд өөрөө өөртөө их сэтгэл ханамжтай бахархалтай болж ирнэ. Хүн чинь би чи юм сайхан дүрмтэй ярьчихсан шин. Хөөе өнөөдөр ерөөсөө алдаагүй ярьчих юм бичиж. Зохион бичлэг эсэлэр чинь дүрмийн алдаа гараагүй шүү дээ. Мундгаа би гэсэн. Энэ хүний өөрийн бахархал, өөрийн үнэлэмж гэдэг бол маш чухал асуудал. Мэдээж энэ хувь хүн талаас ашиг нь. Нөгөө талаас харилцагч байгаа. Хэл харилцааны хэрэглэр гэсэн тийм ээ. Өөртөө чинь харилцаж байгаа хүн их зөв сайхан яриа өгүүлбэрүүд сонсчод тэр хүнд нь яах нь та хоёрын тэр ярьсан сэдв та хоёрын хоорондын харилцаа улам бүрий ойртно. Харилцан ойлголцол өндөр түвшинд явагдана. Энэний дараа юу яж гэнэ гэвэл жишээлбэл ямар нэг ажил хэрэг гүйцэтгэж байхад бусад таныг үнэлэх үнэлэмж эхлээ та өөрийгөө их үнэлж гисэн шүү дээ. Дараа нь бусад таныг үнэлэх буюу та өөрийгөө бусдаар үнэлэх үнэлэмж маш их сайхан өндөр болж ирнэ. Тэгээд үүн дагуу алив нэг ажил үер хэрэг хөөцөлдөж явлаа гэхэд харилцан итгэлцлийн төвш тэр хамтрагчтайгаа. Энэ бас их батчиж өөрөөр тэр хөөцөлдөд байгаа ажил үйл хэрэг чинь улам бүрий бүтэмжтэй сайхан болж ирэх нэ. Дүрмийн одоо хамгийн над захын сайтрагдсан байх нь. Тий давуу тал хэлэх яг. Тэгээд ярианы хэл бичгийн хэл гэж хоёр янз байна. Тэгээ ярианы хэл гэдэг бол дүрмийн алдаа харьцангуй олон тохиолддог. Санаатай бөгөөд санамсаргүй алдаа, санаатай алдаа гэж байна. Санамсаргүй алдаанууд бол олон тохиолддог. Тэгэхээр энэ дээр бол манай хэл сурж байгаа хүмүүс хэмцэглэл яана би буруу ярьчлаа. Сая ингэ хэлсэн чи ингэ алдсан биз дээ гэд эргээд энэ бол ердийн юм. Энэ ердийн юм. Яг тэгвэл ярианд чинь хүн төдийлөн бодоод сонголт хийгээд байх зав чөлөө багтай. Бичгийн хэл гэдэг бол ярианы бичгийн хэлний тэр дүрмийн алдааны гол ялгаа нь эндээ л оршдог. Бичгийн хэл гэхэд хүн тухайн сэдвийг бодно, төлөвлөн, үгийг сонгоно, дүрмийг яах вэ? Бас бодоод зөвийг оноогоо тавьчихна, дээр нь бичснээ дахин хянана. Редакц. Тэгэхээр ярих, бичих хоёр хэл энэ чинь шал өөр хоорондоо эрсдэс ялгаатай утгаар нь тий.
Тэгэхээр энэ дээр бол бичгийн хэл аливаа нэгэн бичвэртэй дүрмийн ардаа гаргах бол төдийлөн зохисгүй зүйл. Энэндээ хянамгаа хандах хэрэгтэй. А ярихад бол санамсаргүй алдаанууд гарч байна. Одоо гадаадын залуучууд байна. Мөн та нарын үе. Тэд нар ингээд манайхан өнөөдөр ярьж шít. Энэ Европч чинь, энэ Америкч, энэ гадаадууд ч ерөөсөл 10 жилдээ дор хаяж 3 гадаад хэд тэгээд дээшээ болохоор 5 гадаад хэлээрээс сайхан ярьж байгаа ингээд одоо энэ дэлхийн альж газар нутаг очсон бэрхшээлгүй ингээд харилцаж чадах юм. Бид нар ч одоо яач вэ гэж тий. Тэгэхээр яг сургалтын боловсролын тогтолцоотой холбоотой 10 жил тухайн гадаад хэлийг төдий төвшөнд үзнэ гэсэн байгаа. Энэний одоо сонголт, энэний хичээлийн зохион байгуулалтын талаар бол яг одоо манай энэ ерөнхий сүрийн гадаад хэлтэй адилхан иймэрхүү боломжуудаар 10 жилийн хүүхдүүд нь хангагдчихад байгаа тэр гимназиуд. Тэгээд энэ дээр хамгийн гол нь тэр нэг юм болгоныг төгс хийх гэдэг тэр худлаа мөрөөдөл, худлаа зорилго чинь энэ хэл сурыг гэсэн сураад байгаа хүүхдүүдийн урмыг жоохон хугалж гад гэдэг энэ асуудал. Тэгээд та нарын гадаад залуучуудтай адилхан германаар ярихад яаж ярьдаг. Өнөөдөр л манай ерөнхий сүрийн хүүхдүүд герман хэл сонгоод сурж байгаа. Өнөө 10 жилдээ 3 жил үтцсэн герман хэл, 5 жил үтцсэн герман хэл, за тэр латин, франц хэл үтсэж байгаа. За герман хэл одоо гадарлахын хувьд би тэр залуустай ингээ ярихаар адилхан манай хүүхдүүдтэй л ижлэг ярьдаг. Гол ялгаа юу вэ гэвэл тэд нар зоригтой ярьдаг. Манайхан жоохон санаа зовоод нэрлэхүү юм л нэг тийм цоччих гээд. Тэгэхээр ийм л явах гэх. Тэгэхээр бие даан хэл зүйн мэдлэг эзэмших боломжтой байдаг болов уу? Эсвэл одоо заавал чиглүүлэгч багш хэрэгтэй юу? Яг хэл зүйн мэдлэг эзэмшихийн тухайд багштай явуулсан. Багшгүй бол хөтж байх хэрэгтэй шүү дээ. Хөтж гэдгийг бол би одоо өөрөө бие даагаад үзэх ном сурах бичиг. Тухайн хэлээр юм уу хоёр хэлээр бичигдсэн. Бидний тухайд бол одоо Монгол хэлтэнд зориулсан герман хэлний сурагч гэж юм тийм ээ. Герман хүмүүст герман хэлтэнд зориулсан монгол хэлний сурагч юм. Энэ байгаад хангалттай эхний хэлж. Дараа нь хэлний тодорхой төвшөнд одоо нөгөө Европын олон хэлний стандарт гэдэг шүү дээ. Одоо тэгээд би нэг төвшнгөөс авахулаад хүн хичээхээр тухайн хэлээр нь хэл зүгийн дүрмийн гээдэ. Би тань сурлагдсан. Тэгэхээр бид нар бол бас сургалттай аль болох Б төвшнөөс эхлүүлээд тухайн хэлний тайлбар талыг ашиглуулах хэрэгцээдэг. Давын өмнө нөгөө герман монгол герман гэдэлгүйгээр хүн тухайн хэлнийхээ тайлбар талыг ашиглаад тахад энд бол хэл яриа маш их хөгж. Үүнийг одоо бид хөтөж гэж хэлдэг. Багшгүй л хөтөжтэй ах хэрэгтэй тийм ээ. Гайд юм да тийм ээ. Тэгвэл хөтжийн талаар сая ирсэн юм чинь танд тэгвэл санал болгож байгаа тийм хөтж байна уу? Ном герман хэл сурч байгаа хүүхдүүд байна. Тэгтээ одоо яг герман хэлний ном сурах бичиг гэдгийг бол хувь хүн миний тухайд бол би нөгөө сурах бичигт ямар нэг байдлаар дүн шинжилгээ хийдэг энэ талаар мэрэгсэн хүн биш, мэрэгчлийн хүн биш учраас яг энэ нь тэрнэ гэж хэлэхэд тийм бол би их мулхуу хүн болчих гээд байгаа. Тэг яагаад гэвэл герман оронд одоо сурах бичгийг гэхэд одоо герман хэлийг гадаад хэл болгож сурах бичгүүд байж байна. Энэ бол ерөөсөө тэр ихтэй сургуулийн герман хэлний одоо эрдэмтэн доктор профессорууд тэр том хэвлэлийн компаниуд Langenscheidt, Huber, Klett гэдэг энэ одоо дэлхийд талтартай том компаниуд тэдний хамтын ажиллагаа болгоод ингээд хэвлэлийн компанид нь болохоор бизнес болцсон. Үнэ? Тэгээд нөө ихтэй сургуульд нь болохоор зэрэг өөрсдийн сурах бичгийг яг ерөөсөд тасралтгүй боловсруулан сайжруулах ийм процесс үйл явдал болоод хөгжөөд дэндүү олон жил болжээ гэж. Тэгэхээр сурах бичиг бүх сурах бичиг гой хэвлэгдэж гарч байна. Бүх сайн зохиолууд хэвлэгдэж гарч байна. Тэгэхээр сайн хамгийн сайныхаа дайсан гэж нэг юм зүрццөө гэрм байлд байдаг. Тэгэхээр энэ нь хамгийн сайн шүү гэх надад ирэх нь баг. Өөрөөр хэлбэл ийм их агуу өргөн боломж байна гэсэн герман сурч байгаа хүмүүс. Зүгээр бид өнөөгийн сургалтын төвшөндөө
авч хэрэгэлдэг миний хэрэгэлдэг онлын ном гэх юм бол одоо жишээлбэл Бушагийн Герман зүгээд ном байж тийм үү? Би ихэвчлэн бас юу хэлцүү хичээл заадаг. Тэгэхээр хэлцүү хичээлийг одоо зургаар тайлбарлах. Хэлцүү хичээлийн төвшингийн бидний сонгоод авсан сурах бичгүүд бол байна. Одоо Герман хэл үзэж байгаа сурж байгаа хүмүүсийн давуу тал нь зөвхөн манай сургуульд гэж болохгүй л манай хажуудаа Германы эрдэмийн солилцооны албаны мэрэгчлэн багш байдаг. Тэгээд энэ дагууга номын сан байдаг. Номын фондын баяжилт шинжилэл нэлээд сайтар хийгддэг. Энэ бол зөвхөн манай сургуульд биш. Ерөөсөө Герман хэл үзэж сурж байгаа бүх хүмүүст нэрдтэй ийм номын сан байдаг. Тэгэхээр энэ номын сангаар ороод хараад ажид гарахад бас би дээр нь Германы номын сан гэж тусдаа бас байгаа. Тий. Тэнд бол одоо намын их ариун баялаг сайхан фонд бий. Тэгэхээр яг энэ юм шүү гэж хэлэх надад эрхэн данчгүй. За подкастын энэ дугаараар бид хилцүү дүрмийн талаар яруу багштайгаа сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгэхээр манай сонсогчд бас өөр тохирсон хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж найдаж байна. За дугаарын төгсгөл гадаад хэл сурч буй хүмүүст таны зүгээс зөвлөгөө байна уу? За тэгэхээр түрүүн ярьжсэн зүйл дахиад давтагдах гэдэг нь. Нэгэнт бид энд орчингүй нөхцөлд сургаж байгаа бол орчнол бий болго. Хамтрагчаа бол дээр нэмээд тэр тухайн одоо Герман хэлтэй найзтай бол Швейцарын юм уу Австри юм зүгээр Герман хэлний тухай жишээлэл ярих тийм ээ. Германы мэйлэр харьцдаг юм уу? Мэйл гэж одоо би жоо хуучны юм ярьчих шиг нөгөө мессенжер, фейс тийм ээ. Чат энэгээр харьц. Тэгээд тэр орчныг бий болгоо. Орчин бий болгоно гэдэг бол хүн дих хэрэгтэй. Жишээлбэл одоо байнга гадаад хэл сурж сураад байгаа хүмүүс яриад байна л да орчин бий болгох яах юм бэ гэвэл чи унших суртаа бол юмнуудаа ингээд энэ дүүрэн тавьчих үгээ цэжлэмар бол ингээд хаасаагүй ингээд бичээл наачих эсвэл инээ тэр гэж чинь зүгээр орчин болох жоохон цогцоор нь бий болох хэрэгтэй байгаа. Зөвхөн үгээ ингээд бичээл наачаад юм уу те энэ тийм том плакат тавьчаад юм биш. Орчингоо авч жишээлбэл өглөөс хэрэгтэй жишээлбэл тухайн хэлээр одоо FM нь явж идэг тийм ээ. Тэгээ сэрэнгүүтээ тэр тухайн хэлнийхээс тэр ойлгохтой гол нь биш. Ойлгоно гэдэг чинь гинт нэг удаа бас болоо явцдаг асуудал тэр орчин байхад. Орчинг цогцоор нь бий болгоцсон тэгээд өөрөө тэндээ орчиндөө байгаад тахад хүн ерөөсөө спонтанна гэж ярьдаг ухамсаргүйгээр анда тэр хэлийг хамгийн ихний ээлжинд чих хонгойно тийм ээ. Тэгээд чих хонгойчхон бас тархин цаашаа авсан гэж сайхан нэгдээд явах нь шүү дээ. Ойлгоод эхлэнгүүтээ өнөөдхөө өгнүүдэд даган дуурайгаад эхлэх нь эхлээд үгээ даган дуурайгаад олоод сонсоод даган дуурайч чийл дараа нь өгүүлбэр дараа нь бүр юу гэдэг тодорхой 3 4 одоо тийм ээ бичвэр дайны ийм юмнууд даган дуурайгаад эхлэх нь ойлгодог болох нь гэвчлэнгээр нэг их тийм хүч хөдөлмөр зарлахгүйгээр орчингоо бүрдүүлээд өөрөө тэр орчиндөө байнга байгаад тахад ерөөсөө тэгээд спонтанно тэгээд заавал нэг зориудын юм хийлгүүгээр тэгээд ухамсаргүйгээр анда тэр хэлийг бас тодорхой хэмжээнд сурч хөвшүүлэх хамгийн гол нь хөвшүүлэхэд баттахад их хувь нэмэртэй. Тэгээд дээр нь хэлсэн хамтрагчаа олох л та. Яг тэр хэлээрээ ярьдаг сайхан найзаа бол өөрөө хэлбэл бид нар одоо Германы хэлний клуб бид нар гэж нээдэг шүү дээ. Deutsch клуб гэж жишээлбэл тийм. Тийшээгээ оч байхгүй бол тэрийг өөрсдөө бий болгох. Тэгээд энэ орчин үеийн нөгөө загталцаанаа гараа тийм ээ мессенжер энэ тэрэгээрээ тийм бүх юмаа тэр сурж байгаа хэлээрээ тэр хамтрагчтайгаа харьцсан. Тэр хамтрагч ямар ч юм дүн тавихгүй шүү дээ. Тэр буруу зүг хамаагүй шүү дээ тийм үү. Тэр буруу юм чинь аандаа хэсэг хугацааны дараа зүг болно. Яг гэвэл төвшин ахих тусам чи өөрөө өөрийнхөө алдааг маш сайн олоод тогтоод анзаараад засчдаг болно. Тэгэд өөрөө өөртөө хөтөч бол хамтрагч бол орчин сайн. Тийм үднэс энэ сүүлийн үед нэг юм вакуумжуулсан сургалт гэж модонд орчихдог шүү дээ. Хаашаач гарахгүй тий. Зөвхөн тэр үгээр ярина. Өөрөө хэлбэл тэр вакуумжуулсан тэр орчин би болон вакуумжуулна гэхээр энэ яг төр хугацааны 3 хоногийн вакуумжуулсан 2 хоногийн яриад энэ үгүй үнэхэрийн хэлээ нэгэн тийм айтайхан тэгээд нэгэн болцооны хурдан хугацаанд цорыг гэвэл саяын яриад байгаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Заалбал.
За манай подкастад урагдж оролцсон Ариун багштай маш их баярлалаа. Тэгээд подкастын 5 дахь дугаар үгээр ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа уулзцгаая.